Ондог ишгэх вийгихтэн жолоогон татдаг. Өндөр уулын оройдоор золбоогон сэргээдэг. Газар зөмлөх вийгихтээ ээдэн гутлаа өмсдөг. Гүйгүйл холын чанжийг энхэн замбуу тэгж мэддэг. Эрэмгийн Монгол ирчүүлэгч нэ эцэг минь, өвгөд минь, түүх минь билээ. Золбоотой Монгол ирчүүлэгч нь зоригндоо өндийсэн салхин химэр мармсан тэнгэр шүлээ. Эртээ байхад гихтээ гараар дэвдэг. Эрчтэй явахын зэрлэгт гал шиг дүрлэлдэг. Авар гарсдангийн хүчийг амин алгандан шингээсэн алаг газрын эрчсийг амгалан заяандан үрсэн. Ном гондох үегихтээс ман татдаг. Нутгаан өмөрхөл гэж элдэн сэрээдэг. Газар өвхөх хүлгэрээ элхийн табыг туулсан голомт залгах үрдээ дээдсийн ухаан сахиулна. Монгол улсын гавьяат тамирчин Монгол улсын дархан авраг гэлэг жамцын өсөх үе. Гүн хүндэтгэлд эрхэм хүндэт үзэгч та бүхнийхээ амар мэндийг айлтган мэдчлээ. Талархал нэвтрүүлгийн маань зочин хойморт Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын дархан авраг, гэлэг жамцын өс хоёр авраг маань урагдсан ирсэн байгаа. Энэ цагийн эрхэм алдартан тантай ярилцгаад сууж байгаадаа туйлын их талархалтай байна. Оюутнуудад манаас одоо амьдралд нь олдож байгаа маш одоо том хувь тохиол баха гэж ингэж бодож байна. Нэвтрүүлгийн багийн хамт олон маань за тэгээд цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа үзэгчид бас таныг хараад туйлын их баярлаж талархаж байгаа хаа гэж бодож байна. Нэвтрүүлгийн урилгыг таатаа сайхнаар хүлээн аваад бид бүхэнтэй ярилцахаар өөрийнхөө энэ сайхан төрсөн нутагт хүрэлцэн ирсэн явдалд туйлын их талархаж байгаагаа нэвтрүүлгийн ихэнд илэрхийлье танд. За баярлалаа. Утгатай ирээ сайхан байна. Энэ жил одоо Харангай аймагт маань үнэтэй сайхан өвөл болж хаврын одоо сайхан цаг ирж байгаа цаг ирж дөрөнд сайхан хавар болж байгаа юм байна. Сайхан алга тарлан застаа мал төлөх ариун хүлээж авч байгаа ийм сайхан үйлрэлт ингээ ирээд нутгийнхаа агаарчлахаар амьсгалаад хүн зонтой уулзаад ингээ их сайхан явж байна. Та өөрөө одоо бас энэ талархал гэдэг үгийг юу гэж ойлгож боддгоо? Талархлаа гэдэг үгийг амьдрал дээр та ер нь хэрэг хэрэгжилж байна? Хүн үндэ сайхан үг хэлэх нь гэдэг бол бас чухал зүйл л дээ. Хүнд одоо баярсан талархснаа илэрхийлэх, баярлаа гэдгийг хэлэх, талархаж байна гэдгийг илэрхийлэх чухал юм байна л дээ. Хүн гэдэг чинь өөрөө тийм харьцаа тэгээ сэтгэлийн амьтан, хүн хоорондын харилцаа бол одоо үргэлжлэн гэж явж байдаг. Тарах хүмүүс үг сонсох дээр гомдол бухимдал төрдөг. Хүнээс нэг сайхан үг сонсох дээр хүний одоо сэтгэл санаа сэргийж ингэ сайхан байдаг. Хүн чи өөрөө тийм л одоо сэтгэлийн амьтан. Тэгэхээр хүнд болж өглөг бол одоо олон сайхан үгүүдийг хэлж байх нь их одоо зөв.
үйлдэл юм. Тэгээд энэ талархал гэдэг бол одоо энэний илэрхийлэл хүний одоо сэтгэлийн дотроос гарч байгаа сайхан нөгөө хүндээ бас итгэл урам зориг сайхныг өгч байгаа ийм сайхан үг байл гэж ингэж боддог. Болжлог бол уг нь одоо олног хэлэх юмсан л гэж ингэж бодож явдаг хүн дээр. Хүн бүхэн хүүхэд байхдаа чихрэнд их дуртай байдаг байхдаа тий. Тэгээд таны бас бага насанд чинь чихэр их ховор байсан баг. Тэр үед чинь тийм байсан шүү дээ. Тэгээд цагаан сарын тэр арай илбэг нөгөө шинэ жилийн тэр илбэг болно. Сургуулийн нөгөө шинэ жил болохоор онцлогтой хүүхдүүдтэй юм цаас уудтай чихэр тэр ч гой юм байна. Мандрин байна. Мандрин чинь тэр чихрээсээ бүр их ховор. Тэгээ мандрина идчихэл нөгөө хальсыг хаяхгүй одоо хэдэн сарч болгодог зүг мөнгөндөө. Тэр нь үнэрнэ гэж одоо жигтэй ягаад тийм үнэртэй байдгийг одооны мандрин гэж үнэртдэг юм уу юу? Юм ховор байсан болооч тэгдэг юм уу? Тэгэл нөгөө онцорсон хүүхдийнхаа шагналыг аваад л тэгэл мандрина идэл чихэр мэхрүүд ангийнхаа зарим нэг их найз майстайгаа хуваана л да. Тэгээ нэг хүүхд байхдаа би бүр 3 настай байсан, 4 настай байсан. Бацангийн суманд манай бацан гэлдэг малын эмцэрэн дөрж гэх юм байсан. Тэднийх одоо бас нэг орохоор чихэр мэхэр их өгөн тэгээд шинэ жилээр цагаан сараар орж нөгөө бэлэг чихэр авч идэх гэж байгаа гэж яг дээдл манай дээдлэгч наран чул ингээд хоёлоо өөр гудамжинд л та ингээд манайха хоёр гудамжны цаана сэрэн дөрж гондоо сайхан чихэр мэхрээ авчаад ингээд тэр үед ч хүүтэн байдаг гэж боцоо гэрлэг байвсны засан шуурганд ороод хоёлоо гамшиг дөртвөө төөрөөд гэрээ олохоо гэдэг гудамж олохоо явж одоо хэдэн цаг минут болсон. Арай л гэж нэг хоёлоо гудамжаа болоод нэг хаалгаа олоод ороод ирсэн. Тэгээ халан газар ороод чи миний хоёр чих ингээд дэлдийтл ингээд хөөцсөн ингээд хөлдөөд. Манай ихч нөгөө намайг дагуулж яваад төөрөөд миний чих мэхийг хөлдөөсөнтэй айгаад орж ирэхгүй. Орж ич чаддгүй аав ичэр загнуул ингээд гадуур гүгээд. Тэгээ хөл өлдсөн. Хөлөө тайлсан, гутлаа тайлсан чи байхгүй хоёр чих чи урам мөрөө нэг. Чихрэнд явж байгаа. Чихрээс болоод ингээд хоёр хөлийнхөө чихчи уруутай хөлдөөч хаяад ийм хөгжилтэй юмуд ч хүүхд наснд байх юм аа. Та хүүхд байхдаа хичээл тарж гэртээ орж ирээд л аавтайгаа ноцолтоод л таны одоо дүү Харцаг Батбаяргаа бас аавтайгаа ингээл ноцолдог байсан гэл ингээл ярьсан. Таны аав бас гэлгэж онцгоос их том биетэй те их биерхүү хүн. Тэгэд яагаад ер нь барилдаагүй юм болоо? Тэгээд аав орой ажиллараа ороод ирнэ Батбаяр тэр хоёр хөлөөс зүгдэл ингээ бариад авна л та. Аавч бас тэрэндээ дуртай. Тэгээд ер нь л одоо хүүхдээ хасаал бүх олох юмсан бүх олно гэсэн ийм л бодолтой л өссөн. Тэгээд яг сургууль соёлд байхад бол мэдээж одоо хичээл ном гээл одоо бус хүүхдүүдийн адил ирвэг дэрвэхээр хичээдэг. Тэгээд ээж маань одоо бас номын санд ажилладаг юм байсан л номын санд ажилладаг. Тэгээд хичээл хараад ээж дээрээ очино. Тэгээд олон сонирхолтой ном юмуд уншсараагаад бас номонд нэлээд тийм хорхоосдог болсон. Ном унших тийм дуртай болсон. Хөвшил болсон. Одоо хүртэл ингээл ажлын зав чөлөө тэгэл гэр орондоо энэ ном уншаад ингээ байж байгаа юм байна. Хүн алдаж оноход ч юм уу эцэг эхийн сургаал хүнд ер нь их хэрэгтэй байдаг ш тийм ээ. Тэгээд ялангуяа таавал энэ их амжилт гаргаж, энэ олон жил энэ их амжилтыг гаргаж, энэ олон ард түмнийхээ хайр хүндэтгэлийг бол ингэж хүлээж дааж явсаар ирсэн хүн. Тэгээд аав тань ер нь хүн нэг ингэдэгш за нэг аавынхаа тэгж хэлснийг л нэг биелүүлэх юмсан, аав маа надад нэг тэгж загч ийсэн шүү. Тийм л нэг явах юмсан гэж загч байсан тийм захиас бодож явдаг тийм юм байдгүй танд. Миний аав чинь их айхтар өглөө дуулаад байдгүй хүн л дээ. Тэгээ болж болохгүй. За тэгэл баяр хөөр юм элдв юм л хүний амьдрал мэдээ тохиолдсон. Тэгээ тэр болгон дээр одоо нэг айхтар юу нэг түргэн дуураад хүүхдүүдэд цаглан зэмлээд ингээд байдгүй. Би бол боддгийн аав маань бол өөрөө одоо амьдралаараа биеэрээ үлгэрлээд биднийг бол хүмүүжүүлсэн хүн гэж. Хүм бүрэл тийм эцэгийнхээ хэлсэн заасан сургаал үг юмыг бол амьдралдаа мөрдлөг болгож явах нь зүйтэй юм байна шүү дээ тийм ээ. Тэгээд
Тэгээ хүний эцэг их гэдэг бол одоо өөр хүмүүсээс хизээч өвч нэгтгэхгүй юм шүү дээ. Тэгээ эцэг их ачааг хариулна гэдэг маань өөр хүмүүсд нь бид нар одоо бас нэг сэтгэл зүрхийн зов очихгүй. Тэгээд нэг өөрсдийнхөө хийж байгаа, эрхэлж байгаа ажил хөдөлмөрөө нэг айтайхан шиг ингээд аваа явчих тийм ээ. Тэгээд ийм байвал одоо эцэг их маань сэтгэл санаа амар ийм л байх юм байна л гэж ингэж ойлгодог. Тэгээ аав ээж нар маань бол одоо их олон зүйлийг захид зөвлөе. Тэгээ аав маань бол одоо хэлдэм л та. Хүндүүл ер нь илүү юм бол хэрэггүй байдаг юм аа хүмүүстэй гэж тий. Өөрийнхөө байгаа юмыг сайхан өөдөн татаад ингээ хэрглэж идлээд ингээ явж явах нь одоо өөрийг их чухал юм шүү гэдэг. Юмд одоо шунж илүү нэг хоёрыг харж ингэж явах нь бол одоо их зохимжгүй юм аа хүний амьдралд. Өөрийнхөө байгаа юмыг сайхан өөдөн татаад тэгээд одоо худал хуурмаггүй ингээ сайхан явах нь их зөв юм даа л гэж бид загтгий. Тэгээ ер нь тийм явах юмсан л гэж одоо ингэж бодож явдаг хүн би. Таны өмнө нэг дэлгэц байрлалсан байгаа. Тэгээд бидэд Улаанбаатар хотоос гарахдаа тань үзүүлэх гээд нэг бичлэг. За. Бэлтгэсэн. Тэгээд танд яг одоо тэрхүү бичлэгийг яа. За. Хүүдэн энэ өдрийн минь төргий гэж бодож байна. Хүүхэд байхдаа нэлээд тийм төлөв том хүн шиг томоотой өдөөний ажилд нэлээд эцэг ихийг дагаж нэлээд явсан мал маллаж морь унж мод тохиж гэж яддаг шүү дээ. Тийм амьдралаар нэлээд явсан хүн. Ухсыг зайдан ухсыг мордлоо гэж сэрвэн дээр нь дараад ухсыг мордсон чи цааталд нь буучлаа гэж бөө инээд болдог. Морь малтай нэлээд ноцолцсон. Сургууль байхдаа бол овоо сайн сурч ийсэн. 5 онц эзэнгийн самбардаар аймгийн эвлээ хорооны 1-р нарийн бичгийн даргын гар өсгөлтөд үнэмлэх байдгийг. Тэгэхээр сурлаг морлог бол ер нь гайгүй байсан шиг байд. Ээж нь номын санд гэж аймгийн төв хөдөө суманд ажиллаж ирсэн. Тэр номын санд ээжийн дагаж очиж ном нэлээд уншдаг байсан. Энэ нь одоо сурлаг хүмүүжилт нь цаашдын төлөвшөлт нь бас хэрэг болсон шиг. Ийм юмнууд байт юм да. Өсгөж одоо нэг тийм төлөв томоотой хөөгч штэ. Нэг удаал нэг цүн унтчихсэн зүүдлээд нөгдөг чи үндийг босоод ирэхгүй. Бид нар игчнэр хичээлээ хийцсэн. Өсгөө унтчихсэн. Тэгсэн зүүдлээд босч ирсэн нэг ингээл хувцас ихэл ин сандалтаар ингээд тавьчихдаг байхгүй. Манайх ч олоолаа болохоор хөөгтэй бас дэг жиромтой өсөхийн тулд дордоо танаа хувцас их тавигээд готлаа хүртэл ингээд игнүүлээ тавигээл тэгээд тийм дигтэй жиромтой аминдаа хөөгтэй өсгсөн надад. Говцсан ингээд ихэ тавьчихсан байжсэн чи өмдөө аваад нэг зүүдлээд босоод шикаваа дотор хийж ингээд амын хаачаад буцаад унтаад тэгсэн өглөө босоод миний говц сайдсан бэ гэнэ өөнийдэн болж ирсэн шүү дээ. Миний говц сайч байгаа гэдэг өөрөө зүүдэлж яаш шикаванда хийчихэд. Тэр нь бүхний амжилт гэдэг бол бас ар гэрээсээ шалтгаална л да. Захир суманд очиж заан болоод нэг галтар гээд нэг ахна гэдгийн хоор ахна байсан манай нутгийн. Тэр залимтгт нь нутагтаа очиж барилдуулаад тэгээд заан болоод ижтэй нэг цайтай хоёрын маягтай ирж ирсэн. Их л сайхан одоо ч заан цол авчлаа яасан сайхан юм бэл гэл их л баярлж ирсэн. Тэгэл тэрээс хойш улсын цол, аймгийн цол дараалал аваад тэр бүгдэд нь баярлж ялээ. Ер нь нуруу туруу би хараагаар бол ерөөсөө ставыг өвдсөн шиг л хөнгөдтэй зан арын шингийн овдчих гэсэн. Тий. Баг байхдаа сургуульд ороогүй байхдаа 4-5 наснаас эхлээд би хөдөө Батсан Цингис суманд ажиллаж байсан. Намайг их дагна. Моцикл дэшээ явна араас салахгүй. Ард суучин өдөөг доор зүр явлаар. Антартад ирээд суучин энэ манай баг дарга ороод ирж хамт ажилладаг хүмүүсүүд энэ төр тоглоом хийдэг. Тэгээд дагааж явдаг нэг тийм хөвгт байсан. Сонд нэг өгсөн ярилцлага байдаг юм л да. Өвөөгийнхөө амжилтыг бодглохлоор би ерөөсөө муу барилдах ирэх байхгүй маа гэж. Тий. Тэгэхээр тэгж бодоод л барилдаал явчихсан. Ер нь төрмөлж яхан
бие авиас чадал байж дээрээс нь хичээл зүтгэл их юм шийдэж байгаа юм. Тэгэхээр хичээл зүтгэлийг бол найз нар энэ төр ярьдаг юм да. Манай тэр Сумья базар чинь чөлөөт бүхийн залуучуудын шгшээ гэдгээс нэхлээ явсан. Сумья базар энэ төр яриад байдгийг биднээс арай л илүү бэлтгэл хийдэг байсан гэж. Тэгэхээр нэлээ хичээнгүй багасаал нэлээ хичээнгүй өсчихсөн юм шиг байгаа юм. Тэр нь одоо амжилтанд нь тэр хэмжээгээр нөлөөсөн бахаа гэж. Тэгээ одоо хүүдээ энэ одоо сайхан авсан амжилтаа энэ сайхан нэр хүндээ олон түмний хайр халамжийг эцэг хийгээ хайр халамжийг одоо ингэ дааж нуруутай энэ сайхан яваад одоо би хүүдээ бахархаж явдаг. Жан ингээ хүүдээ хамгийн сайхан бүхнийг л өсөн ирөө дөө. Одоо дүүн Батбаяр байгаа. Энэ юуг одоо хурдмар гэдэг юмроо ороод үсэн гарц. Өхөө ерөөсөө орхиод байна. Зүгээр нь 2-3 залуучуудын бэлтгэл хийлгээд багшгээд бас өхөө орхихгүй яваад байгаа. Тэгээд тэднүүд нь удахгүй цол молон төрөө сайжраа гараад ирэх баг. Тэгээд бас Батбаяртаа морин сайн нэгтгэл зорьсон ихлээ зүтгэсэн малчин телевизээр дамжуулаад морин сайн уралдуулаарай. Бөхөө тэр шав болж байгаа бөхчүүдээ сайн бэлтгэлээ сайн хийлгэж амжилт гаргуулаарай гэж бас загчмаар байна. Камераманаас их цогтоож явдаг байсан чи сүүлийн 3-4 өдөр камер харагдахаар юм ярих гэдэг болчихлоо. Бүр оролцсон байна таны. За. Ави тань яриа тань таалагдв. Тэглээ таад маань ямар сайхан бичлэг хийц. Аав чир маань ингээд одоо бас сайхан насалж ийн. Ирүүл сарвал их сайхан байна да. Тэгээд өвдөө яг Улаанбаатарт ингээд өвлжчихийн тэгээд 100 одоо ингээд 5-6 сар гээд сэтгэлэн тогтохгүй нотгорууга явна. Ингээл наваас чирээсээ энэ эрдэм мандал захир тариад батсан гэлгээл ингээл өө дуртай газараа бууцаагаал ингээл амраад тэгээ нэг жилийнхаа сайхан хүч энерги аваад ингээд явдаг юм да. Тэгээ бид ч одоо өөр хүүхдүүд нь бид нар одоо бас аав ээжийнхаа бас одоо юу хүсэж санаж байна уу тэр болгоны энэ бас нэг биелүүлэх юмсан гэсэн юм л бодол тэжл явах юм. Тэгээ чаддаг юм уу юу? Яста хоёр амьд бурхантайгаа хамт байгаа. Ижаав хоёртоо энэ сайхан амжилтаа үзүүлээд хамтдаа ингэж сайхан яваад бол үнэхээр одоо үгээр хэлхийн аргагүй их сайхан байдаг бахаа гэж бодож байна. За шамдрын бэлтгэл сургууль сайн уу гэж. Энэ жил манай энэ сайхан байна дөө. Одоо бид өнөөдөр Аранга аймгийн бөхчүүдийн бүхүүлэх төвчээний наадмын бэлтгэлийн одоо бааз дээр ингээд байна. За бид одоо энэ жил нэг 6 сарын 10-аас эхлээд ингээд наадмынхаа бэлтгэлд гарцсан байгаа. Манай энд бол одоо цаг агаар сайхан хур бороотой зууншлаг их сайхан болж байгаа. Ер нь чи юм сайхан газар байгаамаа. Манай бас нутгийг санагдуулам, хангаа газрыг санагдуулам юм сайхан газар. 3 дахь жилдээ гарч бид нар өөрсдийн бас юм сонгож аваад өөрсдийн бааз байгуулад ингээд бөхчүүдэд бэлддэг юм. Өвүүлч гэсэн одоо бас тамирчид маань энд гарч ирдэг, хавар гарч ирдэг сэргэлтийнхаа бэлтгэх сургуулийг хийдэг юм баазтай болоод ажиллаж байгаа. Ер нь бол бүх хэлэх төвчээ анх 1996 онд одоо манай Аранга аймгийн бөхчүүд за тэгээ бүхийн одоо дэмждэг зүтгэлтнүүд хоорондоо санал солилцож ингэж байгаад анх бүхийн дивжээ байгуулж ирсэн. За энэ бол бас Монгол бүхэд бол анх байгуулсан дивжээ. Анх одоо бүх эрдэнэ нэртэй байгуулагдаж байгаад 1996 онд тэр бүх эрдэнэ нэртэй байгуулагдаа. 2006 оноос бид бүх бэлэгт гэж одоо нэрийн солиод ингээд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нутгарнаасоо төрсэн залуучууд бөхчүүдийг одоо бэлтгэх
тэдэнд одоо бас бэлтгэл сургууль их боломжийг олгох, тэднийхээ одоо амжилтыг ахиулах ийм үндсэн чиг зорилготой үйл ажиллагаа явуулдаг. За сүүлийн үед бол одоо бүх аймагуд ийм бүхий дивжээдүүдтэй болсон. За бид одоо 2016 онд бүхий дивжээнийхээ 20 жилийн яваг тэмдэглээд ингээд явж байгаа ийм одоо бас ууган бүхий дивжээ. Та хоёр барилдсан юм уу? Барилдсан юм уу? Давсангууд дахиад ялгараарай. Уусангууд дахиад нэг тийш ялгараад. Ой автоматар мөх хоёроо барьц олж барилдаа шээ танаас зүгээр тулаа яваад гин чи. Онд гიშгэх үеийнхтэй жолоогон татдаг өндөр уулын оройдоор золбоогон сэргээдэг газар зэмлэх үеийнхтэй ээдэн гутлаа өмсдөг үйл холын чанарыг энхэн замбуу тэгж мэддэг. Эрэмгийн Монгол ирчүүлэгч нэ эцэг минь өвгөд минь түүх минь билээ. Золбоотой Монгол ирчүүлэгч нь зоригндоо өндийсэн салхин химэр мармсан тэнгэршүүлэн. Эртээ байхад гихтээ гараар дэвдэг. Эрчтэй явахын зэрлэгт гал шиг дүрлцдэг. Авар гарсдангийн хүчийг амин алгандан шингээсэн алаг газрын эрчсийг амгалан заяндан үрсэн. Ном гондох үеигтээс ман татдаг. Нутган өмөрхөл гэж элдэн сэрээдэг. Газар өвхөх хүлгэрээ элхийн тавыг туулсан олонт залгах үрдээ дээдсийн ухаан сахиулдаг. Монгол улсын гавьяат тамирчин Монгол улсын дархан авраг гэлэг жамцын өсөх үе. Таны хамгийн анхны одоо тийм олон хүний дунд гараад ингэж барилдажсэн тэр үеийн ерөн сэтгэл ямар байсан бэ? Яг хөө тэгээд нөгөө олонны өмнө барилдсан гэхээр би их багадаа нэг 6 настай байсан. 79 онд баха. Тэгээ манай аав Аранга аймгийн материалын техникийн хангамжийн удирдах газар гэж их том газар байсан. Тэрний дарга энэ албан тушаалтаа ингээд тэр хангамжийн ажилчдын өдрөлөг гэж ингэж болдог. Тэгээ тэрэн дээр нэг 6 настай хүүхдүүдийн барилдаан болно гэд. Тэгээ миний одоо авраг өвөгийн маань хань имээ маань надад одоо анхны зодох шуудгийг ойж өгч. Одоо тэр нь одоо миний музейд ингээ хадгалагдчихж байгаа. Миний одоо 3 янзын ийм зодох шуудаг нэг хэсэг байна. Энэ бол одоо 6 настай байхад манай авраг өвөгийн маань хань миний имээ одоо хийж өгсөн ийм зодох шуудаг 6 настай өмсөж аавынхаа одоо ажлын албаа агчдын өдөрлөгд өмсөж төрүүлж исэн ийм зодох шуудаг байна да. Энэ шуудагтайгаа ингээд энэ одоо бараг 40 жил болчихж байгаа дөө шүү. Тэгээд ингээд анхныхаа эмээгээрээ зодох шуудаг айлгаж аваа. Тэр хангамжийн ажилчдын өдөрлөг дээр ингээд хүмүүс хүрээлээ суудсан. Үеийн нөхдүүдтэйгээ барилдахгүй үед. Тэгээд одоо тэр үед ямар сэтгэл төржсэн би мэдэхгүй. Тэгээ бүгдэнтэй нь одоо барилдаад ямар мэхэр хайснаа мэдэхгүй. Ямар ч гэсэн бүгдийг хаяалт хөрүүлсэн. Тэгэл одоо жишээ нь 6 төгрөгийн баймаа одоо дэвтэр жихэр мэхэр жигтэйхэн гоё юм аваад жигтэйх аав ээжтэй өмсүүлээд л ингээл анхны барилдаж тэгээд нөгөө бүхийн ийм сайхан шагнал юм авсан энэ төр гэдэг бол тэр л дээ. Тэгээд анх одоо тэгж байла. Тэгээ яг сүүлд одоо 10 жилийн сургуульд сурагч болсон хойноо 9 дугаар ангид байхдаа энэ аймгийн үндэсний бүхийн аврагчлал урлах тэмцээн гэдэгт боён багшийн секцэд дугуулж явж байхдаа 9 дугаар анги биш юм 10 дугаар ангид 90 онд хаавар тэгээд барилдаад би ч нөгөө бас өөрөө том биетэй болооч тэр цэцэрлэгт байхдаа нөгөө цэцэрлэгийн ангийнхаа хүүхдүүд маань 1-р ангид орсон чинь би нөгөө тухайн үед чинь 8 настай хүүхдүүд сургууль ордог байлаа шүү дээ. Тэгээ би өөрөө 6 настай нөгөө цэцэрлэгийн ангиас том биетэйгээд ингээд ангийн жоохон төвшүүлээд оруулсан. Тэгээ ангийн хүүхдүүд 1-р ангид орчхоор нь тэгээ буцаага намайг сургуульд 1-р ангид авахгүй бол буцаад би нөгөө цэцэрлэгтээ доотлохын ангийн хүүхдүүд дахиад нэг жил сурах гэдэг. Тэгээ аавыгаа ээжээгаа бүр зовоож ийж тэрийн бүр нөгөө 1-р 10 жилийн хичээлийн эрхлэгч Бухот гэж багш байсан. Тэр хүн энэ төр аав маань бүр арын хаалга дээд сургууль шахуул оруулах гэж байгаа юм шиг болж. Тэгээ би 1-р ангид ингээд 6 настай орсон юм байна. Тэгээд
90 онд ч одоо ингээд 16 настай аймгийн үндэсний бүхий аврагч 15-аас 16 нас 17-аас 18 нас гээд ингээд болдог. Тэгээ миний үеийн төгсөлтийн одоо энэ улсын ирээчин Батбаатар, Дашцэрэн за манай аймгийн зам Баатар гээл одоо бидний үеийн нэг 10 дугаар ангийн хүүхдүүд болох тэр яг үеийнхаа насанд барилдаа. Би нөгөө 15 16 наснд очиж барилдсан чи баахан 8 дугаар ангийн хүүхдүүдтэй барилдахгүй. 8 дугаар ангийн хүүхдүүд насаараа ингээ яг надтай таарад байгаа. Тэгээ аймгийн аврагын тэмцээнд ороо ингээ барилдсан. Эхлээд гараа нэг давчлаа. За тэгэл явжсэн дараа л 7 унлаа эхний өдөр. Ингээ 8 барилдаа явсан чи нэг даваа 7 унчлаа. Байдгүй. Байр эзлэх тэр юу тэр өнгөрсөн. Тэгээд одоо үндсэндээ бас санаа зовж байгаа юм л. Тэгээд ингээл гарах гээр личээд баахан нөгөө аймгийн бүхий спортын орд зааланд чи ингээл хүмүүс суудсан. Нэг л өндөр нөхөр гарч яал унаад байдаг. Унж дуустгүй тэгэл 7 унлаа. Маргааш нь ахаад нэг 7-8 барилдах байсан. Тэгэхээр боён багштай хэлээд багшаа би одоо нэг жоохон арай энэ хүүхдүүдтэй барилт болоогүй юм шиг байна. Намайг нэг чөлөө юм өгөөч гээд. Амьдаа бас дотроо чийдээ зовоод шүү дээ. Тэгээ гол нь би өөрөө 10 дугаар ангийн хүүхд. Тэгээ нөгөө төрөл нь 8 дугаар ангийн хүүхд. Тэгээ 2 дахь өдрийн барилаар бүр завсарлаж ийсэн. Тийм тэгээ олны өмнө тэгээд гарна тэгээд яг хав бас тийм амжилт муутай энэ төр барилдаад эхлэхээр ч тийм биз дээ хүнд ч. Бас их тийм төвхтэй юм байдгийн билээ. Бөхчүүдийн бэлтгэл сургуулийг хийх, базаах бас нэг аятгахтай орчныг бүрдүүлээд ингээд 3 дахь жилдээ гарч ирнэ л да энэ жил. Тий манай арангаа бөхчүүд голдуу дийлэнхэн тэгээд бас манай галд гарын юм бас сурын заалгын энэ гэсэн залуучууд ч гэсэн бас байгаа юм. 6 дугаар сарын 10-аас гарсан. Тэгээд одоо үндсэндээ нэг 10 гаруй онцлоо. Залуучууд байна одоо бас сайхан бэлтгэл сургуулаа бацаагаад одоо ингээд улсын наадамшиг ойрхон боллоо доо. Тий. Бүхий наадмын бэлтгэл нөөрөө одоо бас энэ бөхчүүдүүд одоо жилийн 4 удирдал бэлтгэлтэй болсон. Одоо үндсэндээ одоо бас нэг тийм мэрэгжлийн талдаач гэдэг юм уу ийм байдалтай болж эхэлж байна шүү дээ. Намар өвөл хавар бол одоо жилийн 4 удирдал бэлтгэл хийж байна. Тэгээд бүхий наадмын бэлтгэл гэдэг маань тэр одоо жилийн 4 удирдал хийсэн бэлтгэл сургуулийнхаа бүх зүйлийг одоо энэ дээр одоо чамбааруулж өөрийнхөө одоо тэр мих сусан арга барил бүх юмудаа энд нэг цуглуулж одоо бүх юмаа цуглуулах тийм ээ. Би юм болоод сэтгэл зүйн талаасаа ч гэсэн өөрийгөө бэлдэх. Тэгээ одоо бас нэг тодорхой сайхан орчинд бусдаас тусгаарлаж ийм байдалтай одоо бэлтгэл сургуулаа идэх юм л уламжлалтай юм л да. Тэгээ манай энэ газар бол энэ жил одоо бас 100члах шиг сайхан болж байна. Бороо хууртай өдөртөө нэг ямар ч гэсэн бороо ороод нар гараад ингээд их сайхан байгаа юм. Ганцхан залуучууд маань одоо бас биднээс суралцахаас гадна бид ч гэсэн одоо бас энэ залуучуудынхаа өмнө үлгэр дуурайлалтай байж ядчил одоо хэлэх ярих үг хилээ хүртэл одоо бас энэ залуучуудаа үлгэр дуурайл болохоор сургаж хүмүүжүүлэхээр ийм байдлаар хандж байх нь их зөв юм байна гэж. Тэгэхээр энэ бол одоо бас харилцсан одоо бие биендээ бас сургууль ингэж болж явдгаараа энэ бүхий галын нэг одоо сар орчим хугацаанд гардаг юм да бүхий гал. Энэ хугацаанд бол одоо ийм том одоо сургууль явагдаж байна гэж би ингэж ойлгодог. Тэр ч утгаараа энэ бол одоо үр дүнтэй өгөөчтэй ийм зүйл байдгийг. 4 хүүхэдтэй. Хүүхдийн хүмүүжил гэдэг бол одоо бас их чухал. Тэгээ өсөж байгаа орчин өөрсдөө аав ээж нь бид нар ч гэсэн одоо бас хүүхдүүдтэй бас зөв үлгэр дуурайл зөв үйлдэлтэй байж бас хүүхдүүдээ хүмүүжилт. Илүү одоо зөв өсгөж хүмүүжүүлэх ёстой юм байна гэж ойлгодог. Тэгээ яг боловсрол мэдлэгийн хувьд бол одоо бас мэдээж орчин үетэй дагаад хүмүүд бол одоо мэдлэг боловсрол хэрэгтэй, ажил амьдрал хэрэгтэй. Тэрнээс гадна одоо хувь хүн бол төлөвшнө гэдэг нэг чухал юм байдаг юм байна л гэж ойлгож байгаа. Хувийн төлөвшил тэгээд тэр бол одоо гэр бүлийн хүмүүжил те өсөж байгаа орчин тэр болгон чи ер нь бол одоо хүнд бол хүний тэр суур хүмүүжлийг хөгжүүлж өгдөг. Хичнээн одоо хэдийгээр их олон дээд сургуульд өгсөн боловсрол эзэмшсэн хүн гэдэг одоо бас бүтэхгүй болохгүй юм хийж байгаа хүмүүс л зөндөл байх юм шүү дээ. Тэгээ тэр нь юунд дутагтаад байдаг юм бол гэхээр одоо мэдээж одоо тэр өөрсдийнх нь суур хүмүүжил яс суртахуун гоо байдалч байдаг юм уу тийм л их дутагддаг юм байна да.
Тэгэхээр ерөөсөө энэ нөгөө монголчуудын эртнээс бодож одоо тэр хүүхдүүдэд хүмүүжүүлсээс арга бол ерөөсөө тэр хүүхдийн суур хүмүүжлийг хүний одоо төлөвчлийг л их чухалж анхаарч байсан. Хүнийг одоо зөв хүн болох талаас нь их анхаарч ингэж өсгөж байсан л их одоо эргээд бидэнд бол бараг л их чухал асуудал болж байгаа юм даа л гэж бодож байгаа. Тий. Таны хоёр дахь Япон улсад мэрэгжилизм шээд хажуугаар нь сумаа бөхөр хичээлж байгаа тий. Та бас өөрөө бүх хүний хувьд мэдээж одоо миний хүү боломжтой юм байна. Миний хүүд одоо биен байна, материал нь байна тийм ээ. Миний хүү цаашдаа ингэж барилдаад явхад бол боломжтой юм байна гэдэг бол та харсан байж таарад одоо хүүгээ сумаа бөхөр хичээлж байгаа ах гэж бодож байна. За яг тэгээд ер нь бол тий хүүхдийн ирээдүг бас яг ингээд чиг зүгээр эцэг эхний шууд тулгаад ингээд заагаад юм бас их өчигдөлттэй юм шиг байгаа. Хүүхдүүд мэдээж өөрсдийн гэсэн үз бодолтой байгаа, өөрсдийн гэсэн сонирхолтой байгаа. Ялангуяа одоо нэг хүүхдүүд бол би нэг ийм мэрэгчлээ ийм одоо юмтай явна гэсэн өөр тийм нэг үз бодолтой байна шүү дээ. Тэгээ том охин маань л санхүү эдийн засгийн дээд сургуулийг Монгол одоо 2 жил сурт өгсөө Сингапурын одоо Лондонгийн их сургуулийн Сингапур дахь салбарыг бас 2 жил сурт өгсөөд ингээд бас олон улсын тийм мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг эмэгтэй хүндээ бас их боломжтой тийм ажил мэрэгжил сонгочоо тэгээд ингээд ажиллаж байна. Тэгээ хоёр дахь хүн маань байгаа юм. Би ч одоо ингээд 3 хүүтэй. Мэргэжлийн сумогийн их авраг акход аваад жаргал гэж одоо монголчууд бүгд манай мөнх даврын хүү. Тэгээ ер нь бол бид тэр ярьдаг. Тэгээд ах минь та нэг 2 бандана дагуулад нэг хүрээд ирээчээ гэдэг. Ингээ 2 жилийн өмнө 2 хүүгээ дагуулж нэг Японд очиод. Тэгээ ер нь бол одоо нэг хүүгээ та энд бас мэрэгжил боловсрол эзэмшүүлэх хэвээр энэ сумобох гэж энэ Японы уламжлалтай их олон зуун мянган жилийн түүхтэй уламжлалтай ийм спорт таавал сайн мэдж байгаа. Тэгээ энэгээр бас нэг энэ хичээлүүлэл ямар гэдэг юм бэ гэдэг. Ингээ хоёулаа санал солилцоод тэгээ тэнд одоо ирсэн тэр сургуулийн ахлах сургуулийн багш нар энэ төрээр үзүүлж харлаа. Тэгээ тэр Тоторэ гэж хотын Жохо хүү гэж дунд сургууль гэдэг. Тэр Шура захирал бол одоо авьяа танаа хүүхдийг сургаж өгөө гэдэг. Тэгээ ер нь бол Японд очоод яг зүгээр тэр сумо бөхөр нь барилдаад амжилт гаргаа явна гэдэг нь нэг хэрэг. Тэр бол одоо тэгвэл их сайн хэрэг тийм ээ. Тэгэхдээ тэр Японы өөрсдийнх нь тэр статурууны битэрийн ярьдаг тэр хүүхдийн хүмүүжүүлэх хүн болох, зөв төлөвшүүлэх, ёс суртахуунтай байх. Тэр ахмад одоо дээд хүмүүсээ хүндэлж харьцах гэдэг юм уу ингээд. Японч нь өөрөө асар их өндөр технологи хөгжсөн, шинжлэх ухаан технологи нь өндөр түвшинд гарсан юм байлаач гэсэн өөрсдийнхөө тэр эртний тэр өвөл өмжил юм уу да бүгдийн яг нарийн дагуулга зэрэгцүүлүүд ингээд хадгалаад ингээд ирсэн. Тэнд бол одоо бас тийм хүний ёс зүй төлөвшөл бүх юм бол одоо асар өөр байгаа. Тэгээд хүүгээ би том хүүгээ л одоо явуул юу яа гэдэг ингээд явуулсан. Тэгээд ахлах сургуулиасаа энэ жил өгсөд бас дээд сургуулийн шалгалт өгөөд Киотогийн их сургууль гэдэгт. Тэр бол бас Японд бас дээгүүр ордог өндөр шалгалттай тийм сургууль юм байна. Тэгээд тэнцээд одоо ингээд орсон. Тэгээд тэрний хажуугаар ингээд сумо бүхий бэлтгэл барилдаанууд ингээд хийгээ явдаг. Анх та 1990 онд Улаанбаатар хотод орж тэр үед одоо Улаанбаатар хотод ороход ямар санагдах вэ? Би ч яг 90 оны 4 сард чөлөөтхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэж болсон. Тэгэхэд л одоо анх Улаанбаатарт орж ирээд тэг яг тэмцээн уралдаанд орж хүүхэд чинь ирээд л одоо спортын төв ордон дээр барилаад тэгэл тэмцээний 2 өдөр одоо барилдаж барайл ингээл тэмцээнээ дуусгаад буцаад маргааш нь арангараагаа ингээл буцчихдаг. Улаанбаатар хотыг бол одоо ямар ч газар орон байдгийн байшин барилгыг мэдэхгүй спортын ордны хажуудлын хідэн байшин ингээл хардаг мэддэг. Тэгээ 90 онд одоо 10 дугаар ингээд төгсөөд 8 сарын сүүлээр Улаанбаатарт орж ирсэн л дээ. Тэгээд аавтайгаа ингээл нэг цэнхэр модо хайрцагт одоо өмсөх говц юм одоо хийж аваад л тэгээд ирсэн. Тэгэл ингээл Улаанбаатарт ирэх чинь үнэхээр их сонин. Тэгээд тухайн үед энэ Монгол мужийн захирал байсан Даваасан богж хүн байсан. Тэр хүн бол одоо энэ Монгол бүхийн төлөө ялангуяа бидний мэдх энэ Монгол бүхийн өргөөг босгохын төлөө
Тэгээд одоо энэ олон аймаг газруудаас энэ ирээдүйтэй юм сайн бүхчүүдийг илрүүл тодруулахын төлөө асар их юм хийсэн сэтгэл гаргасан юм үнэ л дээ. Тэгээд намайг энэ 85 онд 5 дугаар ангийн хүүхэд байхад манай гэрт нэг орой тийм настай тийм нүднүүлахын юм хүн орж ирж ирсэн. Тэр мань даваасан богоо юм байл л. Тэгээ аймгийн төв дээр бас ажил төрөлдөө ирчээд энэ Буурж амын аваргын охины хүргнийхэн гэж байдаг. Тэдний хүүтэй байх хэвээр. Тэрийг одоо үзэн харна их одоо бас ирээдүйн том бүх болох хэвээр энэ төр гэсэн тийм зүйл ярьж ингээ аав ич тэр ирж. Тэгээд ингээд намайг одоо гар хуруу хүртэлхөл гар барьж үзээд л ингээ. Тэгээд маргааш өглөө нь нэг дэвтэр нээж өгөөд надад. За энэ юу ярьчихсан миний дэвтэр байна. Нүрэндээ нүсгүй юм ингээд надад хоёроо даваасан богоон нээж өгчсэн. Тэгээд юунуудаа захаас удаа бичсэн гэж бодсон эсвэл өвөө аавынхаа алдар байрны тусах сайн болохыг хүсэн ёо гэж. Эсвэл чи өвгөө төвчөртэй сайн чармааж өрлөө сайн болох юм шүү гэж. За тэгээд надад ийм нэг гүйц сурах хэрэгтэй. Хоёр талаараа тонгоц сураарай, хоёр талаараа халж суурь сурах хэрэгтэй шүү гэдэг. Тэгээд энэ 83 онд дэсэн дэвтэр юм л та. Өндөр нь метр 50 см гэдэг ингээд даваасан бол 83.5 гэдэг ингээд бичсэн. Ийм дэвтэр хадгалах гэж. За сүүлд нь ахиж ирээд 87 оны 1 сарын 16-ны өдөр. Өндөр нь метр 66 болжээ. Жин 52 кг байна гэж ингэж тэмдэглэсэн байна. За тэгээд гаднаас саксны шид зоогоо саксаар өдөрт 30-аас 50 минут тоглож бай. Өөрөөсөө багжингийн хүүхдүүдтэй 83 он заасан мөхийг давтаж сурнаа. Жилд нэг мөхийг 1000-аас хойш муутай хийж давтаж байх шаардлагатай гэж. Хөнгө атлетикээр хичээлж байх нь чухал шүү гэсэн ийм одоо бас дахиад юм. Тэгээд энд одоо миний одоо энэ биеийн хэмжээ зэрэг тавьсан юм хүсэлтээр хийсэн байна. 12 настай та ингээд метр 58 үзүүрээ зэрэг 33 гэдэг ингээд бүсэлхий 68 баруун гой 48, зүүн гой 48, шилгэн 33 гэдэг. Гарын одоо энэ боголгоны тойрог 23, 26 гэдэг ингээд тэмдэглэсэн байх юм аа. За тэгээ би сүүлд одоо ингээд энэ өөрөө ингээд үргэлжлүүлээд ингээд 20 настайдаа метр 96 тэгээд үзүүг 44 см гэдэг ингээд өөрөө бас үргэлжлүүлээд ингээд хөтөжсэн ийм одоо миний одоо бас үнцэнтэй тусгалтай юм дэвтэр байна да. Одоо тэр дэвтэр надад бий л дээ. Чи их том одоо удамтай ийм сайн бүх болох хэвээр хүн шүү. Илүү их хичээж одоо бэлтгэл сургууль сайн хийх хэвээр. Гар дээр их сунааж бай, кросонд их гүйж бай, төрнүүкэн сунааж бай. Энтергээд ингээд өөр ингээд нэг захиад даалгавар хийгээд ингээд өгцөн. Тэгээд ингээд хүснэгтлээд одоо миний өндрийг хэмжээд, жин хэмжээд, тэгэл энэ гар хөлд ингээд бүх юмудыг хэмжээд ингээд өгцөн. Тийм дэвтэр надад хадгалагдаж идэв. Тэгээд явсан ганцааргийн явуулсан. Тэгээ эндээс холбоо молгоор сар гарангийнхэн дараа би явуулаад шал өөр хөвгт болсон байгаа байхгүй. Тэнд ерөөс сар гарan болоод ингээл очиход л ерөөс. Тэр одоо хүнтэй харьцаж байгаа, хүндэлж байгаа, тэр ясалж мэндэлж байгаа. Хүнтэй ингээд нэг тав өсөлж байгаа нөхцөл одоо ингээд шал өөр хүн болсон юм шиг би ингээд очиход бол. Тийм юмнууд ололтууд бас их байна. Бас их бие даацсан байна. Тэгэлгүй яах вэ? Тэр тэнд ерөөсөө тэгэл биед ажил өөрийгөө удирдах чиглүүлж тэгээ тэр Японыхаа амьдрал ах уу тэр нийгмийн амьдралд нь одоо бас зохицчил ингэж явахгүй бол болохгүй шүү дээ. Тэгвэл тэгэл орхигдно гэсэн үг. Аливаа нэг юм тоохгүй үлдээгээд хинэггүй юмыг орхигдуулаад ингэ явбал тэр нийгэм чи өөрөө тийм ёс зүйтэй зарчимтай юм нийгэм учраас аль нэг юм орхигдуулвал тэгэл өөрөө тэгэл айгуул ард нүдээ хоцрол явна шүү дээ. Онд гიშгэх вийгихтэн жолоогон татдаг өндөр уулын оройдоор золбоон сэргээдэг газар зөмлөх вийгихтээ ээдэн гутаан өмсдөг вийгил холын чанжийг энхэн замбуу тэгж боддог. Эрэмгийн Монгол ирчүүд гэдэг чинь эцэг минь, өвгөд минь, түүх минь билээ. Золбоотой золтой Монгол ирчүүд гэдэг чинь зоригндоо үндийсэн салхин химэр мармсан тэнгэр шүү дээ. Эртээ байхад гэхдээ гараар дэвдэг. Эрчтэй явахын зэрлэгт гал шиг дүрлцдэг. Авар гарсдангийн хүчийг амин алгандан шингээсэн алаг газрын эрчсийг амгалан заяндан үрсэн. Ном ундах үеигтээс ман татдаг. Нутгаан өмөрхөл гэж элдэн сэрээдэг.
газар өвхөх хүлгэрээ элхийн табыг туулсан голомт залгах үрдээ дээдсийн ухаан сахив байна. Монгол улсын гавьяат тамирчин Монгол улсын дархан авраг гэлэг жамцын өсөх үе. 90 онд Улаанбаатарт орж ирэхдээ ингээл хэмжээсэн тэр үргэлжлүүлээ явцсан тийм хэвтер байгаа юм л та. Тэгээд анх тэр 90 онд автагаа орж ирээд тэр даваасан богоо тухай үед Монгол музейн захирал. Тэгээ музей дээр очиод тэгээд тэр даваасан богооч өмнө нь их олон өндөр албан тушаал ашигласан соёлын яамны сайд. Тэгээд энэ бүхийн дээхэн үед чинь үндэсний бүхийн холбоо чөлөөтхийн холбоог одоо яваад шүү дээ. Чинь ерөөсөө тийм байгаа нэг юм Монгол бүхийн холбоо л гэж байсан. Тэрэн дотор энэ чөлөөт одоо жуудаг ингээ бүх юмуд хамраа явж байдаг байсан. Тэрэнд одоо бас тэргүүн мэргүү хийжсэн юм л дээ. Тэгээд одоо тухайн үед энэ биеийн тэмрийн газар энтерлөө ирээд намайг энэ арангаагаас орж ирсэн хүүхдэд одоо цалин мөнгөтэй болох залуучуудын шгшээ аваа гэж анх байгуулсан шүү дээ. 90 онд. Тэгээ залуучуудын шгшээ аваад одоо үндсэн тамирчнаар одоо дөнгөж нэг өдөөнөөс ирсэн хөөрхий барилт ухаан ивэч сайн ойлгохгүй мэдхгүй юм хүүхдийг л одоо ирээдүйд л одоо их сайхан бүх болон том бүх болно гэж л одоо надад итгэл найдвар хүлээл гэж. Тэгээ залуучуудын шгшээ аваагийн тамирчин болж 400 төгрөгийн цалинтай одоо авах гэж. Эхэлж байлаа да. Тэгээд спортын дуурайнд чөлөөтгийн цэгсэнд орсон. Би ч өөрөө 1988 онд Арангаа аймагт 9-р ангийн хүүхэд байхдаа спортын мастер аймгийн арслан буян гэж одоо манай аймагт их олон бөхчүүд өдрүүлсэн. Аймагтаа олон жил ажилласан юм багцсаж өгч юм. Шав орж. Тэгээ 2 жил 10 дугаар ангаа төгсөлт чөлөөтгөхөр бас бэлтгэл сургууль хийж. Тэгээд тэр хаврын тэр улсын хаврын маврад орж байгаа юм тэр л дээ. Тэгжсэн. Тэгээд энэ чөлөөтгийн залуучуудын шгшээ авахта олон сайхан үеийнхэн залуучуудтай ингэж хамт багтаж бас цалин мөнгөтэй тамирчин болж ингэж анх орж илаа. Тэгээд Нямдавгийн Ганбаатар гэж уг нь манай Арангаа аймгийн харьяа түн дээр олон улсын хэмжээний мастер мундаг одоо сайн тамирчин тэр тамирчнаасаа гадна гайхалтай мундаг тийм тасгаж өгч юм байсан. Тэгээд тэр үний одоо бас шав болж ингээд залуучуудын шгшээ авахт орж тэгэл одоо энэ цагаас эхлээл чөлөөт бүх үндэсний бүхийнхөө одоо тууштай л одоо яг одоо хэлэх юм бол ингээ бүхийнхээ замлалд тууштай л орсон л гэж ингэж л боддгийг. Одоо ингээл та нүрээ одоо ингээл хардаг болсон байна. Их амар байна гэл ингээл хэлж чинь хүн ер нь танд би танаар их бахархдаг шүү, хайртай шүү гэж хэлдэг үү? Ер нь тэгээд нэг эрэгтэй хүүхдүүд чинь бас нэг аав ээжээсээ жоохон дөлөөт ч юм уу те сэтгэлийнхэн бас нэг үгийг үргэлж байнга л өдөр болгон хайртай шүү гэж хэлээд ээж бас чаддгүй байхаа те. Тий. Тэгээ одоо нэг хүүхдүүд чинь нөгөө ямаа сэтгэлээ илэрхийлэх энэ төр шал өрөвлөсөн байна шүү дээ. Тэгээд бидний үеийг чинь нэг өөр байж одооны хүүхдүүд бол ингээд саналуудлаа өөрийнхөө бодож байгаа юмыг бол бас зөв ойлголтоор гаргаад хандаад ингээд ярьцдаг хэлцдэг. Одоо хүүхдүүд бол тэр бол нэг хайхтар юу юм шиг юм уу? Аваа. Айгу юм шиг байна. Тий, аваа хайртай шүү. Танд одоо бахархаж шүү. Тань шиг одоо ийм болохыг мөрөөдөж шүү гэдэг юм ингээд. Тэгээд нээлттэй тэгээд ямар нэг асуудал алга. Ийм л байна шүү дээ. Тэгээ 92 он хүртэл залуучууд нэг шишээ гэж байж хагаад 92 оноос одоо тэр чөлөөтхийн бидний дээдлийн үеийн одоо тэр Сүхбат гард баяр сайхан заа ингээл нэг хөнгөн жавхлан төгс харцгаа энэ тэр үеийн яг бидний дээдлийн үеийн чөлөөтгийнхэн маань нэг үеийнх нь одоо ингээд бас чөлөөтгөө орхио. Тэгээ бид нар дэвшээд ингээд чөлөөтгөө улсын шгшээ авахт ороод за манай Сумын озер авраг байна энэ ган тогтос Сүхбат гэл ингээл биднийг үед л одоо ингээд шгшээ авгийн тамирчид болж ингэж орж байсан ийм төвхт. Хүүхд ер нь мэрэгжил эзэмшигтэй одоо жишээлбэл юу гэдгийг дуучин болох та за би яг нэг тэр дуучин шиг болно да гэл мэдээж эцэг ихэн дуучин биш бол те тэгэж боддог. Яг мөрөөдөл нь бол хажууд нь ирэх шүү дээ тий. Би өөрөө бас яг л өвөөгөө харж өссөн. Тэгэл өвөөгийнхөө холон бөхчүүд орж гарна сайхан хууч өөрн тэрийг сонсно. Тэгэл одоо бүхийн зураг юм уу цуглуулна хүүхдийнхээс ихсэн. Тэгэж өссөн. Тэгэл яг өөрөө чи хэлдгээр миний бахархал миний одоо ирээдүйн юуч гэдэг юм уу бас л ингээд миний хажууд л байж өссөн л дээ хүүхдийнхээс тий.
Тэгэхээр хүүхдүүд бол мэдээж бас аавынхаа тэгээ тэр дээр нь бас мундаг том өвөө байна. Ингээ ирээдүйд бас өвөөгийнхаа аавынхаа энэ одоо бас зам мөрөөр замнах ийм хүсэл мөрөөдөл мэдээж дотор нь бол хиндэн ч гэсэн байгаа л гэж ингэж ойлгож байгаа. Хоёлаа тэгвэл хүүтэйгээ олцох уу? Одоо юу? Тий. Цэцэр олцсаар дамжуулаад. Та хэд маань одоо. Сайн байна уу? Таньтайгаа цэнгэр дэлгэцээр уулзж байгаадаа маш их баяртай. Тэгээд намайг өдий зэрэгтэй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн таньдаа маш их баярлалдаг шүү. Тэгээд 2009 онд таныг наадам төрүүлжэд харж иж байгаад байрны гадаа машин явах замгүй их хүн цугларсан байсан. Тэгээд тухайн үед би аав шиг ийм алдартай, бусдад хайрлагдсан, бусдад хүндлэгдсэн ийм агуу тамирчин болно гэж бодож байсан. Тэгээ одоо тэр хүсэл мөрөөдлийн дагуу Японы их сургууль суралцахын хажуугаар сумуугаар хичээлж байна. Тэгээ одоо хүнд хэцүү, бэрх санагдсан үед аюухан ямар ч спортод асар их төсөв төвчөө шаарддаг. Тэгээд нэг ч өдөр хойш суулгүй өөрийнхөө төлөө багшийн заасан болгоныг ягшлал хийж тэгээд өөрийгөө би чадна, би чадах ёстой гэж хурцлж бэлтгэл хийх ёстой гэж захижилсан. Тэгээд тэрхүү захиасыг тань марталгүй өдөр болгон хичээж जैन. Тэгээд аавынхаа итгэлийг нь алдалгүй хүн заавалч амжилтанд хүрнэ. Хүн танд хайртай шүү аваа. Тэг чи хайртай мэрд гэлчиж байгаа. Та хэд маань ер нь ямар одоо зүрхий одоо бүх юмыг бэлдээд ингээд хүүтэй маань данс сая нэг дэмдээ 2 дугаар ихний том хүү гэж яриадсэн юм тий. Тэгээл одоо ингээд явж байгаа. Тэгээ хүн маань өөрөө бас тэгээд сая сүүлд очиод ингээд харахад бол бас өөртөө тийм ихтгэлтэй болцсон. Хүн өөртөө ихтгэлтэй альва юмд энэ спорт гэлтгөө босод бүхэл зүйл дээр өөрийнхөө сонгож авсан юм болгон дээр өөртөө итгэл төрнө гэдэг чухал юм шиг байна. Тэгээ тэрнийхээ дагуу өөрийгөө дайчлах бэлдэх. Хүнд итгэл төрөхгүй за би энд хүрч чадахгүй дээ гэсэн хүн бол тэгэл хойно хурд хаягддаг. За би энд одоо зааш хүрэх хэвээр ямар арга байх нь тийм үү? Өөрийгөө дайчлах хэвээр бэлгийн сургуулаа сайн хийх хэвээр гэдэг ингээд өөртөө итгэл төрнө гэдэг маань зориг урам орно. Тэгээ тэрнийхээ дагуу одоо юмуд нь цаашаа ингээд хөгж төвшөөл явна шүү дээ. Тийм одоо бас итгэл төрсөн байлээ л гэж би ингэж харсан л даа үгүй. Тэгээ сая ч гэсэн бас ярьж явах шиг байна тэгээд. Тэчгөөхөө. Багштай нь одоо бэрсэл гэмтлээс ч хамгаалдаг байсан юм уу? Хүмүүсийн хил амнаас ч хамгаалдаг байсан юм уу? Ер нь жоохон хожуу барилдуулсан гэж ярьдаг юм бэлээ. Тэжээс юм уу? Тий. Миний өвөө одоо энэ улсын дархан авраг мөнх даврагтай за баян мөнх аврагтай ч тэр их одоо ойр дотн Улаанбаатарт ирэхээр тэднийх нар ингэж сайхан хуучуурж ингэж байдаг. Арангаад очихоор тэд нар нь одоо ингэж өвөөгөөр зочилж ингэж сайхан харьцаатай юм байсан. Тэгээд өвөө маань мөнх даврагад захиж хэлсэн юм захиас байдаг юм л та. Миний нэг охины юм хүүхэд би тэгээд одоо ирээдүйд бас бүх болох юм горилготой. Тэгэхдээ 20 нас хүртэл нь одоо барилдуулж болохгүй шүү. Тэгээ харж хандж ингэж яваарай гэж тий. Тэгээ аав ээж хоёр дмаа ч гэсэн бас энэ захиасаа өвөө хэлсэн байдаг. Тэгээ өнөөдрийн ингээд юунаас ингээд харахад бол 20 нас хүртэл барилдуулж болохгүй шүү гэдэг ингээд их л алсын бодолтой ухаантай ийм одоо захиас байгаа юм л та. Тэг өнгөж 15 6 настай хүүхдүүдийг барилдуулахаар одоо бас нас биеийг үүсээгүй ирбэр тэгшрээгүй юм үедээ бас илүү томцолтой бөхчүүдтэй барилдаад гэмтэл бэртэл авдаг тийм ээ. Зүрх зориг нь мохдог ийм юмудаас хамгаалж байгаа их том одоо тийм алсын бодол байхгүй. Тэгээ 20 нас хүрнэ гэдэг маань бас ир хүн бас нэг бүхэн дээр юм ойлгоцсон суудсан бие үлдрээ өвж гисэн бас нэг хүний гараа айдаахаар хэмжээнд очсон ч байдаг юм уу. Би яг одоо өвгийнхөө захиасаар 1993 онд анх хата үндэсний бүхээр барилж Улаанбаатар болсон өвөгийн маань нэрэмжт тэр нутгийн зөвлөлт зохион байгуулсан барилдаанд анх одоо барилж 20 нас хүрэл ингээ барилдсан юм л дээ.
Тэгэхээр энэ бол одоо алсын их том одоо ухаан гаргаж одоо ингэ захисан захиас гэж. Тэгээд тэрийг одоо бас ёсчлон биелүүлэл ингээл явсан. Та анх 1993 онд сумын заан цол хүртэж байсан. За тэгээд сумын заан цол хүртэхдээ бас яг өвөөгийнхөө нутагт тэр дундаа яг өвөөгийнхөө суманд заан цолыг хүртэж байсан тийм ээ? Тий. Одоо 1967 онд энэ Арангааймын захир сумыг бас тодорхой шалтгаанаас татан буулгаад Арангаан тариац сум нийлүүлсэн юм билээ л дээ. Тэгээд сүүлд одоо манай энэ захир сумын гончигдорж дарга тэргүүтээ энэ нутгийн ард олонны бас хүсэлт байсан биз. Тэгээд 1993 оны 5-6 сарын үед одоо тийм тогтоох шийдвэр гараад энэ захир сумыг сэргээн байгуулсан. Тэгээд сэргээн байгуулаад анхныхаа баяр наадмыг хийж сайхан өргөн дэлгэр наадам болж энэ захир сумын харьяат уугуул олон сайхан хүмүүс цуглж баяр наадмаа хийсэн. Тэгээд одоо би манай энэ захир сумын харьяат халтар гэж манай нэг хураа ах би энэ аймаг орон нутагт бас удирдах ажиллаж ирсэн. Сүүл одоо Монгол банкын санхүүгийн чиглэлээр их олон жил ажиллаж ирсэн. Тэгээд алтрахтайгаа наашаа энэ өвгийнхөө суманд очиж сэргээн байгуулагдсан хойд нь оролцож ирж барилдаад Монгол бүхийн одоо хамгийн анхны цол бол сумын заан цол. Их сайхан цол. Тэгээд одоо ямар ч одоо тэр цаанаасаа авчирч янцсан байсан. Тэгээд өвгийнхөө яг одоо энэ өссөн төрсөн алдар цуугаа бас дурсгаж явсан ийм одоо сайхан нутагт нь ирж сумын заан цолыг авсандаа бол их бэлгшээж явдаг. Энэ маань ч гэсэн одоо цааш цаашдын миний бүхэн амьдралын зам мөрөд одоо их сайхан замнал эхэлсэн бахаа гэж ингэж боддгийг. Тэгээд тэр ижил одоо сумн сэргээгдэж би одоо цолгүй залуу бүх байж ирж барилдаж ингээд. Тэгээ би түрүү ярьжсэн 20 нас үржиж барилдаараа гэсэн. Тэгээ 93 онд би одоо 20 нас хүрсэн. Тэгээ энэ болгоно ингээд цаагаараа ингээд тийм учиртай юм байна. Тэгээ ер нь бол энэ бүхийн цаашдынхаа юмуудыг ингээд хараад байхад 95 онд одоо би аймгийн цолтой байж байгаа шууд улсын заан цол хүртсэн л дээ. Тэгээ мөнх таваргаа удирдлагын дор бэлтгэл сургуулаа хийж ингээ улсын заан цол хүртсэн. За тэгээд ингээ нэг хэсэг бас заан цолтойгоо нилээд барилдсан энэ ард олончиг бас намайг цолоо ахиулах баах сайн барилдах баах гэж их олон жил хүлээж байсан. 99 онд өвөгийн маань 100 жилийн болсон. Тэгээ 100 жилийн тэр наадмаар одоо би заан цолоо баталсан. Улсын наадам дахид 7-д авсан гэсэн үг. Тэр бол одоо бас 5-6-гийн даваанаа дунаад ингээ явсан. Тэгээ өвгийнхаа 100 жилийн ямар ч гэсэн өөрийнхөө өмнөх авсан цолоо батлаад ингээд одоо бас баяр наадам дээр нутгийн олон дээр ирж ирсэн ийм юм. Тэгээ 2009 онд өвөгийн маань 110 жилийн ахаад ингээ 10 жилийн дараа болж байгаа. Тэгээд энэ 10 жилийн 110 жилийн ойд бол би одоо улсын наадамд 4 дахь удаага төрүүлээд өвөө аавынхаа одоо даян авраг цолыг хүртээд ингээд даян авраг цолтой энэ одоо өвгийнхаа наадам дээр ирж байлаа. Тэгэхээр бол энэ болгон бол ингээд дандаа учир холбогдолтой цаагаараа бас нэг тийм бэлэг дэмбэрэлтэй ийм зүйлүүд болоод байгаа маа гэж ингэж дотроо бас бодож явдیں۔ Тийм ч баах, тийм ээ. 100 жилийнхаа цолоо батлаад ер нь тэгээ бүхэн өмнөх одоо авсан цол хэрэгмээ батлна гэдэг бол бас нэг юм хэлж байгаа юм л та. Өмнөх цолоо батлана гэдэг маань за энэ цолоо баталж ийн гэдэг чинь дараа цолонд ахих юм боломж нөхцөл бүрдэж байна л гэж ингэж дотроо бас өөртөө ихтгэл төрж ингэж байгаа юм. Тэгээ 99 онд өвөөгийнхөө даян аврах цолыг ингэж бас хүртсэн. Тэрэндээ бол асар их бэлгшээж ингэж байдаг хүндээ. Нартэйгээ анх хэдэн онд яаж танилцчихв? Мартсан ба шүү дээ. Би тэр ч одоо 96 онд танилцчихсан юм аа. Тий. Бид нар ч нэг тэр үед ч нэг жолооч уулна гэх одоо асуудал байлаа шүү дээ. Курс суудаг. Тэгээ бас тэр чинь одоо сүндө шалгууртай мундаг байсан. Тэгээд манай хүн тийм жолооны курсын дээр ажилладаг. Тэгээд тэнд сууж байгаад тэгээд хоёулаа танилцсан юм да. Оо за. Тий. Бид нар түрүүн танд дэлгэцээр бичлэг үзүүлээд байсан тий. Аавын тань яриаг үзүүлээд
одоо илүү дахиад дэлгэц рүү анхаарлаа хандуулах уу? За бас нэг бичлэг байгаа юм байна. За ханд энэ өдрийн мэндийг хүргэе. Амьдралд их олон сайхан уучрал ерөөл тохиолдог. Тэгээд өнөөдөр магадгүй хандаа ингээд энэ дэлгэцний араас талархлаа илэрхийлэх бас юм боломж хүнд гардаг юм байна. Тэгээд битээр одоо хандлаад 20 гаруй жил болж тэгээд энэ 20 гаруй жилийн хугацаанд үнэхээр одоо туулсан, нийлсэн, сурсан юм бол зөндөө байгаа. 20 хэдэн жилийн өмнө битээр анх хормоо хийж хахад битээрийн хормон дээр маш олон хүн ерөөл, сургаал олон юм хайрлаж байсан. Тэгээд мэдээ тэр дотроос надаа их хурлын гишүүн асан гончиг дөржмаа хэлжсэн хүн нэр алдрыг олно гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд тэр нэр алдрыг олсон хойноо дааж явна гэдэг өөрөө маш хүн даваа байдаа гэж сургаж ирсэн. Одоо өнөөдрийн өнцгөөс харахад тэр өмнө утгыг тэр үедээ бүрэн гүйцэд ойлгоогүй байжээ. Тэгээд 20 гаруй жилийн хугацаанд тэр сургаал, тэр ерөөлөг хоёулаа хамтдаа хандаа давж туулаад 4 хүүхдээ аав ээж болоод өөрсдийн сургаалаа, өөрсдийн хийсэн бүтээсэн байгаадаа маш их баяртай байна. Тэгээд хамгийн гол нь энэ бүхний ард гарахад хамгийн гол нь миний хань, миний дэргэд хамгийн сайн хүн байсан. Миний төшиг толгоор яхаа аргагүй, миний бахархал чимэн байгаад би дандаа талархаж явдаг шүү. Хандаа үнэхээр хайртай. За. Таад маань өмнө сайн амжуулжээ. Энэ хол одоо зорж ирсэн юм чи. Тийм тэгээд хайртай дотных нь таны хамгийн эрхэм хүмүүсийг тань цэнгэрлэгцээр тэгээд сэтгэлийнх нь үгийг бас дамжуулан сонсгоё гэж бид нар ингэж зорьсон юм аа. За баярлалаа та бүхэн мань үнэхээр одоо бас ингээд түрүүний хэлдгээр миний хамгийн дотны хамгийн хайртай хүмүүсээр минь дамжуулж энэ нэвтрүүлэгтээ бас өнгө чимэг нэмж ингэж байгаа юм байна. Их баярлалаа. Тэгээ хүний амьдралд одоо хүн бол их олон сонголтын өмнө тулдаг байх л та. Одоо юу гэдгийг амьдралын бүхий л юм дээр. Тэгээд одоо хүн бол одоо насан туршийнхаа ханыг сонгоно гэдэг бол бас хүний хувьд одоо бас хамгийн том сорилт шалгуур байх. Сонголт байх гэж бодож байгаа. Тэгээд би бол одоо өнөөдөр энэ хантайгаа суусандаа ханилж яваадаа маш их баярлж явдаг. 4 хүүхдийн маань сайхан 4 хүүхдийн маань төрүүлж өглөө. Амьдралын одоо бүхий л одоо жаргал зовлон бүх үед одоо бид тээр хамтдаа байж өнөөдрийг хүртэл одоо нэг сайн монгороо дуудалцж хэрүүл уруул янз бүрийн байдлаар хүүхдүүдтэй ч тэр ойр орчинд оч тэр тийм асуудал үүсгэж явсангүй. Энэ бол одоо бас бид тэрийг нэг бахархах зүйл байх гэж ингэж бодож байгаа юм л та. Тэгээд одоо 20 гаруй жил болчих тий. Цаг хугацаа гэдэг бас хурдан байна. Би ингэж боддгийн зүгээр гэр бүлийн 92 бол Монгол гэрээр бол нэг 2 тулах 2 багна гэж ингэж ойлгодог. Хин нэг нь хазаагаад гудаагаа явуул нөгөөх нь дагаад ингээд бас одоо гутаж гундардаг. Яадаг хоёулаа сайхан багна дэгшин ижлэхээ ингээ би нэгэ дэмжээ тулаа яваад байвал тэр өөрхөө айл гэр бүрэн бүтэн өгж төвшөөд ингээ сайхан явдгаа гэж ингэж боддог. Тэгээ миний хань бол өөрийнхөө одоо үүргийг маш сайхнаар биелүүлж тэр одоо миний хажууд нэг тулах багна минь болж нэгэн биений нөгөөдөл болж ингэж явж байгаа гэж ингэж би бол одоо бахархалтайгаар бодож ингэж явдаг. Тэгээд одоо өнөөдөр ингээд бас цэнгэрлэгцээр хараад сайхан санагдаж байна. Баярлалаа, талархлаа танд. За, талархаж байна. Баярлалаа. За, тэгээд би ч одоо бас их азтай. Тэгээд эцэгхээс ингээд зургуулаа. Дээрээ 4 сайхан нар шиг сайхан эгч нартай. Эгч нар маань одоо бүгдээрээ л одоо ажил амьдрал өөрсдийнхөө бүхий л одоо зүйлийг одоо энэ улс орондоо өөр хүүхдүүдийн сайн сайхны төлөө гэж зүтгэж яваад зарим нэг нь одоо бас тэтгэврт гараад зарим нэг нь одоо ажил амьдралаа залгуулад ингээ бүгдээрээ сайхан явж байна. Тий. Би ч өөрөө 4 эгчтэй болохоор их ахтар нөгөө олон эмэгтэй хүүхдүүдийн дараа гарсан болохоор ганц эрэгтэй хүүхд гараад тэрэндээ эрхлээд л эгчнэрийнхаа нуруунд дээрээс ерөөсөө бараг л буудгүй намайг хөл газар өргөдгүүл ингээд авч явдаг байсан байхгүй.
Тэгээд эгч нарынхаа нуруунд дээр дандаа өөрүүлж явна. Эгч нартаа их хэрэглэнэ. Одоо хэрнэл тэр зангаараа ингээл юм болохоор нөгөө хэдрэг бол али тэрийг тийг энийг инг. Тийм болохоо байлаа ш энийг тэгээрээ тэрийг ингээрээ гэдэл үүрэгчих маягтай. Тэгээд ийм сайхан дөрөв эгчтэй. Дөрөв эгч нар маань ингээ сайхан амьдрал ахуйн сайхан ингээ сайхан явж байгаа би их баяртай байдаг. Тэгээ одоо нэг эрэгтэй дүүтэй миний дүү Батбаяр бас одоо ахыхаа араас салгаж тэгээ өвгийнхөө одоо бас тэр удам судрыг бодож салгаж ингээд дүү маань одоо сайхан барилдаж энэ улсын харцаг гэж сайхан цолыг хүртсэн. Улсын наадамд барилдсан 512 бүхөөс шүүгийн 8 бүхэд үлдэнэ гэдэг бол бас л тийм хүн болгонд олдоод байх ч тийм юу биш л дээ. Дэлхийд ховорхон минь хамгар ах миндэ санаж үзэсэн сэтгэл шиг. За ингээд нутгийн зүг жолоо заллаа. Аврагтайгаа ихчтэйгээ өвгөө нутгаар ороод Сагаймгараа орчоод иридаа гэд хөдлөө тэгээд нутгийн зам үлзэтэй байгээ гэд хавтаа зориулж бүтээлгэж байсан ахын сэтгэл гэж дуугаараа нэг сайхан аймараа юу да. Дэлгэж барсан хатаг шиг Дэтлэн хайрлах нутгийн улаа дэндүү их хайраар осогсон дэлхийд хөрхөн миний хамгаар ах миндэ дэндүү их хайраар осогсон дэлхийд ховорхон миний хамгаар ах миндэ авин гири хоморши алсаас барата шүтээ ола алдаа ногнатада тануулсан амьдрал татуутсан миний түшиг ах миндэ алдаа ногнатада амьдрал татуутсан миний түшиг ах миндэ. За би энэ дугаа бүхий спорт руу хөтлөж оруулж өдөө зэрэгтэй бас улсын цол авч амьдарч яваа минь ахын минь бас том гавьяа гэмаа тэгээд ахта талархаж явдаг сэтгэлээс энэ дуугаа зориулж энэ дуугаа тэгээ байнга дуулж их дуртай юм аа би. Манай эгч нар тэргээл аавын дүүнэр мөнөр ээжийн ах дүүнэр энэ тэргээ ярьдгийг. Миний муу Батбаяр дүүн ахыхаа дор дарагдаад байгаа болохос их том л бүх юм штэ гэл. Уг нь тий. Том цолтой улсын том цолтой бүх юм штэ. Ахыхаа дэрэгдэл миний муу дүү жоохон яга дарагдаад байхыг манай Батбаярыг нийцэл сууж идэгий. Тэгээд дүү маань сайхан барилцсан. Одоо тэгээд яг нь ер нь жоохон гिचээгээ цаашаа барилцсан бол бас нэг цол хэрэг маяхуулагч тийм боломж бас хинээч л утахгүй би хартаа хүн штэ. Боломж байсан болов уу гэж боддгийг. Тэгээ яг хүний өөрийнх нь шиг буйнаар ингээд авах цолоо аваад ингээд явж байгаа тэрэнд бол одоо нэг юу яах вэ? Тэгэл одоо сайхан ажил амьдралаа зохицуулаад зөв төлөв төвшин аятайхан явцгааж лээвэл тэгэл одоо бусд нь явахтай болно доо тий. Одоо бол мориндаг сонирхолтой болсон. Тий одоо сүүлийн үед ингээд эн чинь манай Батбаяр ч хүүхд байхаас л
нөгөө сургуулийн амралт чөлөө зав гаргууд шууд хөдөө явчихдаг. Тэгэл морин малгай ноцтоод ерөөсөө морин малнаас салдгүй тийм хөвгт байсан. Тэгээ нэг хэсэгтээ бол яг бүгд барилдаа ноцтоо ингэж нэлээ явж байгаа сүүлийн үед л одоо энэ морийг нэг сүүлийн 5-6 жилд нэлээ юу ягаад сонирхоод оролцоод манай Аранга аймгийн тэр ган зураг захирал Тэмүүлэн начин гишүүн энтергээ байж шин. Тэр эдтэй ингээ гал болцсон. Тэгэл үзээд байгаа. Тэгээ яг та энэ чинь бас Монгол хүн чинь өөрөө хизээдэл энэ морь бөхөө бас хайрлж шүтж амьдардаг юм хүмүүс. Миний өвчл ялгаа байхгүй зүгээр өөрөө тэг цаг зав гаргаж явах нь бас чадахгүй мэлд ажил төрөлөө юмуд болохгүй нэ Батбаярлал яваад байгаа. Батбаяр харцаг бас их авьяастай юм шиг байна те. Өнөөдөр би сонслоо. Танд зориулж дуу Тий. Бичсэн гэд. Тий. Манай дүү чинь дуулна, сайхан дуулна. Тий. Тэгээд өөрөө нэг санааг нь хэлээд ерөнхийдөө бүх санаагаа ингэж оруулаад нэг шүлэг болгоод тэгээ өөрийнх нь найз тэр продюсер ингээд хөгжмийн зохиол залуу байдаг. Тэгээ тэр найзаараа аядан хийлгээд ахын сэтгэлгээд нэг сайхан дуу одоо ер нь тэгээ их явах юм аа бас хүмүүс их сонсох дуртай болсон дуу байл. Хийлгсэн. Тэгээ яг ахтаа зориулаад ахтаа бас хэлээ гэж байгаа өгнүүдээ тэрэн дотроо ингэж оруулаад багтаагаад нэг юм сайхан дуу үнэхээр сайхан дуу бас тэгээд зориулж хийж өгсөн. Нэг наадмын бэлтгэл дээр байсан чахаа нэг юм дуу хийчлээ гэдэг ингээд сонссон чи бүр уяраад би чинь жигтэйхэн сэтгэл өмрээд тий. Тэр наадам дээр чи хамгийн маа ингээд чангалцсан бас бодцсон төлөвлөсөн сууж байгаа хүн чинь бас болж өгдгөө. Тэгээ нэг өдөр харин телевизийн нэг баахан хүмүүс бичлэгтэй ирээд л ерөөсөө хоёул нэг клипчүүлж яхаа. Тэгээд тэр чинь 2005 он юм байна. Яг наадмын бэлтгэл дээр байжсэн. Ахаа нэг клипчүүлчихээ. Тэгээд яг одоо та энэ жил төрүүлэхээр чи ингээд 12-ны орой телевизүүдээр ингээд дүүн ингээд 50. Чи намайг төрүүлэх юм гэж төрүүлнэ. Тэгээ хоёул наадмын бэлтгэл дээр байж хат нэг Батбаярын нэг хүү манай хоёр банд тэр гурвыг ингээ битэрийн хүүхд нас тоглуулад зураг мургийг аваа. Тэгээ хоёулаа бас бэлтгэл сургууль хийж байгаа байдлаар ингээ их аятайхан хөөрхөн клип хийгээд тэгээд санаанд ч орсонгүй тэгээ нөгөөх нь өнгөрсөн наадам болсон наадмаар яг би төрүүллээ. Тэгээ оройн орж жил уцсаж чинь ахаа нөгөө зурагтаас агараа нөгөө клип чи явж шин. Тэгээ нөгөө дуу мууч яваад аав ээж ах их нар бүгдээрээ ингээ суудсан бүгдээрээ уулж хайлцгаагаа зүгчтэйхэн сайхан болж. Ямар гоё юм те. Чи клипийг үзээгүй юм байна те. Клипийг үзвэл тэр чинь бүх юм яашд гарчдаг те. Ямар гоё. Дэлхийд ховорхон миний түшиг ах минь дээ те. Тэр болгон бас хүмүүс Батбаяр харцгийг танд зориулж шүлгийг бичсэн гэж мэддэггүй баха те. Ер нь тийм баг. Тий. Тэгээд бид нар чинь их актер ярихгүй юм доо тэгээд. Өөрсдөө сэтгэлдээ тэгээ явж явал тэгээд болно. Тэр дууг хүмүүс их сонсох дуртай их хүн сонсдог гэж ингэж бодохоор хүний нэг сэтгэлээс гарсан юм хүний сэтгэл төрдөг зүрхнээс гарсан зүрхэн төрдөг гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг Батбаяр харцаг бол яг л тэр дууны шүлгийг бичихтэй бол стожийн зүрх сэтгэлээсээ л бичижтэй тий. Тэгэж олон хүнийг ингэж тэр дуунд дуртай болсон таны ингээд зүрх сэтгэлийг бас их гоё тэгэж уйруулж чадсан юм чинь тий. Ерөөсөө хүний сэтгэлээс гарсан юм гэдэг чинь л хүнд буцаад нөгөө хүндээ хүрдэг штэ тий. Өнгөцгөн наан зүгээр юм югаар хийсэн юм бол бас тийм болдог. Ингээ юм болгон ч бас учраа байна тий. Одоо энэ барилдаж байгаа залуучууд, барилдаж байгаа бөхчүүд бүгдөө л танаар одоо үлгэр дуурайлал авч та бол одоо мөрөөдөл нь баг тийм ээ. Одоо өсөг хоёр аврах шиг болох юмсан гэж ингэж үндэсний бохор хичээлдэг залуучууд маань л тэгж бодож байгаа ах гэж бодож байна. Та ер нь яг одоо хідэн гарын шавтай. За Монгол өөрөө тэгээд үе үеэрээ одоо төрдөг тэднийхээ дээдлийнхаа үеэс одоо их юм сурж дараа үеийнхээ залуучуудыг ингэж өөрсдөө бас бэлдэж ингэж явдаг ийм уламжлалтай сайхан зүйл л дээ. Тэгээ мэдээж одоо би бол бас дараа дараагийнхаа үеийн бөхчүүдийг бэлтгэх тал дээр бол нэлээд анхаарч ажиллаж байна. Дээр үеийнхээ өмнөх одоо үеийнхээ ах модууд олон бөхчүүдээс их зүйлийг сурж авч байлаа.
Тэгээ ерөөсөө энэ Монгол бүх гэдэг маань өөрөө их одоо эр хүний том шалгуур болсон юм үндэсний том өв соёл спорт. Аврах хүн гэдэг бол бас ялангуяа илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэж ингэж боддог. Залуучууд одоо үндэсний бөхөөр барилдах гэж байгаа, барилдаж байгаа, эхэлж байгаа энэ залуучууд бол бас одоо биднийг хардаг. Зөвхөн бид нар чинь нэг тэмцээн дээр барилдаад ингээд байдаг зүйл биш шүү дээ. Амьдрал дээр ямар байна вэ? Бас нэг тэр талаараа ч гэсэн бусад залуучуудаа үлгэр дуурайл болж өгөх хэрэгтэй гэсэн ийм одоо бодолтой байдаг. Тэгээ би бол одоо бас тэр энэ алба юмуд хашиж байна. Тэгэхдээ тэр зав заагаараа шавнар залуучуудаа бэлддэг. Яа одоо үндсэндээ нэг 27 жил ингээд бүхийн амьдралаар энэ бүхийн гал бүхийн наадмын одоо сайн сайхан энэ олон ирчүүд цугулсан олон одоо хүчтэй ирчүүдийн сайхан цугулсан энерги шингэсэн ийм одоо ертөнцид өөрийнхөө амьдралыг ингээд бараг 30 жил ингээд холбоод сайн сайхан явж байна. Тэгээ энэ Монгол бүх гэдэг маань өөрөө Монгол эр хүний тэр нэг зан суртахуун, ёс уламжлал, эр хүний бас нэг сайхан ноён нуруу, жудаг ёсыг одоо бас их шаарддаг тийм байхыг одоо бас шаардлага одоо байдаг юм зүйл л дээ. Ерөөсөө энэ нэг олон 100 мянган жилийн өмнөөс Монголын ард түмний өөрийнх нь амьдралын хив маяг, амьдрах ёс, за Монгол эр хүний одоо хим хэмжээ энэ болгон дээр тулгуурлаж энэ Монгол бүх гэдэг маань үүссэн учраас одоо монголчуудын одоо бүтээсэн маш их том өв соёл юм. Тэгээ Монгол бүхөөр барилж байгаа эр хүн гэдэг бол одоо бас тэр болгоныг одоо дагаж энэ Монгол бүхөө одоо бас үеийн үед энэ одоо сайхан уламжлал, дэг жаяг, ёс суртахуун энэ болгоныг л одоо хэртэхгүй, сэвтэхгүй дараагийнхаа үед дамжуулж өвлүүлж ингэж явах нь бол бүгжүүд бидний бас нэг юм том үүрэг хариуцлага гэж ингэж боддог. Нарангай ингээ бүхэл хөтөвжээ би олон сайхан залуучууд байна. Одоо миний шавнараас бол одоо улсын цолонд одоо 4-5 хүн хүрсэн. Одоо гарч ирж байгаа сайхан аймаг зэргийн цолтой залуучууд ч байна. За мөн алдар спорт хороо гэдэг одоо өнөөдөр энэ Монголын спортын анхдагч энэ тэргүүлэгч том байгууллага бай. Спортын 17 төрлөөр одоо бид бас тамирчид бэлддэг. Тэнд одоо үргэлжийн одоо сургалт бэлтгэлүүд явагдаж байдаг. Сайхан одоо улсын хэмжээнд болоод Аз, Төв, Дэлхийн, Олимпийн хэмжээний тамирчид одоо тэнд бэлтгэл сургуулаа хийж байна. Тэгээ тэр болгоныг удирж байгаа одоо би бас бахархдаг тэр сайхан тамирчдаараа. Тэгээ энэ болгон бол одоо миний ажил амьдралтай холбоотой. Тэгээ тэр спортын залуучууд одоо бас өөрийнхөө бүхэл одоо чадах мэдих зүйлүүдийг хэлж өгч ингэ зааж өгөх юмсаа нэг зүйлч гэсэн хэлж өгөх юмсаа л гэж ингэж бодож байгаа юм дээ. Цэвэрлэгцээр дамжуулан таны бас ойр дотны хайртай хүмүүсийг тантай уулзуулсан. Одоо аяллаа. Тэр зүг рүү анхаарлаа хандуулж явах уу? За бас ямар гэж юм бол. Яа. Оо яа. За манай хоёр. За. За. Манай энэ шиг нэвтрүүлгийн донд намайг их юу яаж байгаа гайхшруулж байгаа. Хөдөө орнотогт явж хахад одоо манай аав ээжээр гэр бүлийн үнээр бас гадаад сурж байгаа хүүгээр мань бас юмуд бичлэгүүд хийлгээд ингээд сайхан шууд гинтийн юмуд хийгээдсэн. Тэгээ өнөөдөр бас сая дан шавнырын тухай яриулсан юм аа. Тэгэхээр манай хоёр орж ирж байна. Таны яг тэр зүг рүү анхаарлаа хандуулна гэсэн чинь та юу гэж бодсон? Нэг л хүн орж ирэх нэрнэ л гэж бодлоо. Би бүр үндсэндээ шавнар энэ талаар яриулжсэн учраас бас тиймэрхүү байдалтай юм болох юм байна. Онд гიშгиш вигихтэн жолоогон татдаг өндөр уулын оройдоор золбоон сэргээдэг газар зөмлөх вигихтээ ээдэн гутаан өмсдөг үйл холын чанжийг энхэн замбуу тэгж мэддэг. Эрэмгийн Монгол ирчүүд гэдэг чинь эцэг минь, өвгөд минь, дүүх минь билээ.
золбоотой золтой Монгол ирчүүдгэрэгч нь зоригндон үндийсэн салхин химэр маринсан тэнгэршүүлэн. Эртээ байхад гихтэй гар дэвдэг, эрчтэй явахын зэрлэгт гал шиг дүрлцдэг, авар гарслангийн хүчийг амин алгандан шингээсэн алаг газрын эрчсийг амгалан заяндан үрсэн ном ундах үе гихтэй суман татдаг, нутгаан өмөрхөл гэж элдэн сэрээдэг, газар өвхөх хүлгэрээ элхийн табыг туулсан голомт залгах үрдээ дээдсийн ухаан сахиулдаг. Монгол улсын гавьяат тамирчин Монгол улсын дархан авраг гэлэг жамцын өсөх үе. Талархал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийнхаа дугаараар эргүүлцлээ. Түр баяртай үзэгчтэй.